Монголчууд уул, ус, оймод, булаг шанд бүрийг эзэнтэй гэж үздэг. Тэр эзнийг савдаг гэж нэрлэнэ. Савдаг нь нүдэнд харагдахгүй ч тухайн газрын ам, сахиус, хамгаалагч гэж итгэдэг байжээ. Нэгэн нутагт хүмүүсийн их хүндэлдэг уул байж, тэр уулын орой дээр гарч чулуу хөдөлгөх, мод хуглах, чанга хашрах, хог үлдээхийг цээрэлдэг байв. Нутгийн хөгшид энэ уул эзэнтэй дураараа битгий авирлаа гэж нутгийн залууст захидаг байжээ. Гэтэл нэг залуу тэр үгийг тоосонгүй. Ууланд эзэн байдаг гэж юу ах вэ дээ гэж инээгээд найзуудтайгаа уулын орой дээр гарсан байна. Тэд чулуу өнхрүүлж, архиуж, гал түлж, бүр хаа хамаагүй бие засжээ. Тэгээд манер согтуудаа хадны дэргэд нэрээ хүртэл сийлэн үлдээсэн байна. Тэр өдөр тэнгэр цэлмэг байсан ч буцах замд нь гинт салхи босож манан татжээ. Залуус замаа алдсан ч арайхийн гэртээ харсан байна. Харин тэр шөнөөс эхлээд сонин зүйлс тохиолдож эхэлжээ. Залуу шүн болгон нэг ижил зүүдлэгдэнэ. Зүүдэнд нь уулын орой дээр ганцаараа зогсож байх ба хаанаас ч юм хөгшин хүний хоолой. Чи миний газрыг яагаад хөдөлгөв гэж асуудаг. Өглөөс ирэхэд гэрийнх нь гадаахаа дуун үргэж, нохоо нь хоосон зүг рүү хуцаж, гал нь олон дахин бөхдөг болов. Удалгүй түүний мал нэг нэгээрээ алга болж, өөрөө ч өвдөж эхэлсэн гэдэг. Тэгээд л гэрийнх нь нутгийн хөгшнийг дууджээ. Хөгшин ярьж залууг үзээд болсон явдлыг сонсоод чи уулын эзнийг хилэгнүүлсэн байна гэж хэлсэн гэдэг. Дараа нь залуу уулын бэлд очиж мөргөн, хогийг нь цэвэрлэж, хөдлөгсөн чулууга буцаан байрлуулж сүү өргсөн байна. Тэрнээс хойш зүүд нь багсаж, мал нь тогтож, гэр нь тайван болсон гэж ярьдаг. Монгол хүн уулыг зүгээр нэг чулуу, усыг зүгээр нэг урсгал, модыг зүгээр нэг түлээ гэж хардаггүй байсан. Уул ус бүр эзэнтэй, антай, хүндлэх ёстой гэж үздэг байжээ. Тиймээс л өндөр ууланд дураараа гардаггүй, булаг шанд бохирдуулдаггүй, мод чулууг өчргүй хөдлөгдөггүй байжээ.